За сайн мэцхан уу? Айн ландшафтын олон улсын аялал жуулчлалд гүйцэтгэх уурга болон айн модны олон улсын аялал жуулчлал болон соёлын үлэмжийг хэрхэн бүрдүүлэх талаар судалж үзнэ. Гол агуулгад гол асуудал болон судалгаа юу хийсэн бэ? Гол үр дүн үнэлэлт, статистик болон хэл орчуулга мэргэжлийн талаар ямар албатай болон Японы судлалын талаар судалж үзнэ. За гол асуудал нь болохоор ялангуяа ойн зөвхөн байгалийн нөөц биш харин тухайн улсын соёл, үнэт зүйл, аялал жуулчлалын брэнд болдог гэдгийг онцолсон. Жишээ нь Японы сакура буюу энторийн цэцэг нь улирлын аялал жуулчлалыг гол шалтгааны болдог. Ийм төрлийн байгалийн болон соёлын нэгдэл нь олон сая жуулчлалыг татаж тухайн орны нийтийн засаг болон соёлын үнэмшид чухал алаа үзүүлдэг. За нэмээд дуртахад бол чухал болох шалтгаан нь болохоор уур амьсгалын өөрчлөлт болон хоцролт эрчимжиж буй энэ үед байгалийн суурилсан аялал жуулчлалын тодорхой хөгжлийн гол гарц болж байгааг тайлбарладаг. За дараагийн ярих сэдв болохоор судалгаар юу хийсэн бэ? За энэ болохоор ерөнхий агуулга болон арын хураан хоёр яригдана. За ерөнхий агуулгыг авч үзэх юм бол судалгаар ойн ландшафт нь зуулчдын сэтгэл ханамж болон тухайн улсын имижид хэрхэн нөлөөлтгийг шинжилсэн бол арын хураангууд нь болохоор олон улсын зуулчдын зан төлөв, сонголт болон экосистем үйлчлэлийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж соёлын болон эдийн засгийн үндэснийг тодорхойлсон хэмээн авч үзсэн байна. За судалгааны зорилго ба хамрах хүрээнээс нь дурдах юм бол энэхүү судалгааны үндсэн зорилго нь ойн ландшафтын гоо зүйн болон экологийн үнцэн нь олон улсын аялал жуулчлалын салбарт хэрхэн эдийн засгийн хөшөөрөг болон хувирч байгааг тодорхойлоход турших бөгөөд бид зөвхөн модын бөөнөрлөг бус тухайн нутгийн бүс нутгийн экосистемд үзүүлж буй соёлын үйлчлэгээ болон түүний зуулчдын сэтгэл зүйд үзүүлэх нөлөөг зохицоор нь авч үзсэн байгаа. За гол үр дүнэлт нь болохоор айн мод нь зөвхөн үзэвч биш тухайн үндэсний соёлын ижилсэл буюу соёлын үнэт зүйлсийг илэрхийлдэг. Жишээ нь хаанамын олон улсын жуулчдыг татах гол хүчин зүйл болдог. Энэ нь болохоор соёлын үнэт зүйлийг болон тодорхой өөрчлөлттэй холбоотой. Айн зөвхөн байгаль биш соёлын бэлтгэл болдог. Жишээ нь Японд сакура нь үндэсний соёлын нэг хэсэг. Иймээс ойг хамгаалах, жуулчдыг хамгаалах тодорхой аялал жуулчлал маш чухал гэж судалгаанд онцлсон. За мөн ойд ландшафтыг хамгаалалт сайтай үе газруудад зуулчдын дахин зочлох магадлал өндөр байдаг бөгөөд энэ нь орон нутгийн эдийн засгийн дэмжих чухал нөлөө үзүүлдэг. За энэхүү өгүүлбэр нь бидний мэргэжилтэй хэрхэн холбогдож байгааг тайлбарлах юм бол хэл орчуулгын зүгээс нь байгаль соёлтой холбоотой мэдээллийг гадаад зуулчдад зөв ойлгуулахад хүргэн. За мөн эко аялал жуулчлал болон байгаль орчны ойлголтуудыг зөв орчуулах шаардлагатай. За мөн Сакурагийн соёл, Ханами болон Момжийн Япон улсын аялал жуулчлалын чухал хэсэг болдог бөгөөд байгаль орчныг үндэстний имиж болон ашиглах туршлагыг судлах боломжтой байдаг байх нэ. За статистик мэргэжилтэй ямар холбоотой вэ гэх юм бол зуулчдын урсгалын дата анализ хийх, улирлын нөлөө, Sakura Bloom Time гэх мэт эдийн засгийн үр ашиг тооцоолох гэх мэт бүх зүйлд статистик дээр суурилдаг. Ирээдүйд аялал жуулчдын прогноз хийх, дата дээр суурилсан бодлого боловсруулах боломжтой бөгөөд жишээлх юм бол Sakura цэцэглэх хугацаа хүртэл статистик регресс завраар тооцдог. За хажуу талын диаграмыг харах юм бол 2021-с 2022 онд ковид гарснараа одоо хүмүүсийн эрх тоон унсан болвол за 2023 онд сэргэж 2024 онд хурдан өссөн. За тэгвэл хамгийн өндөр түвшинд хүрсэн гэх юм бол 2025 он гэж авч үзэж байгаа хэрэг. За энэхүү өгүүлбэрийг анхааралтай сонсон та бүхэндээ баярлалаа.